Сайн байна уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр өдөр бүр аз жаргалтай байх 8 дэлгүүрийн талаар та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Бид бүхэн өдөр болгон эрч хүчтэй, аз жаргалтай, баяр баясгалантай байхыг хүсдэг. Хэрэв таач мөн ялгаагүй бол доорх зөвлөгөө танд зориулгажээ. Ихэнх хүмүүс магадгүй та сонсоод бие үнийг мэднэ, заримдаа бие үнийг хийдэг, хэрэгжүүлдэг гэж хэлж магадгүй. Тийм бол заримдаа биш, өдөр бүр өөртөө хэвшил болгохыг уриалж байна. Номер зөвлөгөө 1. Аливааг эерэг талаас нь харах. Аливааг харахтаа бид эерэг болон сөрөг талаас нь хардаг. Жишээлбэл өглөө ажилдаа гарахдаа энэ өдрийг би яаж өнгөрөөнө гэж бодохын оронд яг энэ цаг мөчид яг өнөөдөр ажиллаж байгаа ажил төсөл хөтөлбөр хамтын ажил дээр хэрхэн илүү бүтээлч байх уу, хэрхэн илүү төвлөрж ажиллах уу, хэрхэн илүү оновчтой үр дүн гаргах вэ гэж бодоход таны тарих сэтгэхгүй өөрөө сэтгэж эхэлдэг. Тийм учраас аливааг эерэг талаас нь харах нь аз жаргалтай байх гол түлхүүр байх болно. Зөвлөгөө номер 2. Дуртай зүйлээ хийх. Амжилтанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь 99.9% нь дуртай зүйлээ хийснээр амжилтанд хүрсэн байдаг. Тийм учраас өнөөдөр таныг баяр баясгалантай, аз жаргалтай болгодог тэрхүү зүйл дээр өдөр бүр тодорхой хэмжээний цагийг гаргахыг зөвлөж байна. Эсвэргээрээ өнөөдөр та юунд дуртайгаа, юу таныг аз жаргалтай болгодгийг төдийлөн сайн нээж амжаагүй бол танд уншихыг зөвлөж байна. Мөн эрэл хайгуулыг тууштай хийх нь та дуртай зүйлээ заавал олох болно. Би итгэлтэй байна. Номер зөвлөгөө 3. Сонголтоо өөрөө хий, шийдвэрээ өөрөө гарга. Бид бүхэнд асар их хүч, энерги, бололцоо нуугдж байдаг. Энэ бичлэгийг сонсоод та нэг цаас нэг бал аваад өөрийн давуу зан чанаруудыг жагсаамжаарай. Түүн дээрээ ажил. Хэн нэгний хулбар бүү бол өөрөө өөрийнхөө хамгийн шилдэг загвар нь байна. Өөрийгөө бусадтай харьцуулах бус, өөрийгөө өөртөөгөө харьцуул. Өнөөдрийн би өчигдрийн хэн байсантай харьцуул. Сонголтоо өөрөө хий, шийдвэрийг өөрөө гарга. Зөвлөгөө номер 4. Бид бүхэнд мэдрэхүйн 5 чанар байдаг. Сонсох, үнэртэх, хүрх харах болон амсах. Жишээ нь яг энэ ярьж байгаа үе мөч, яг энэ таны сонсож байгаа цаг үе бидэнд эргэж ирэхгүй. Тиймээс бидний өнгөрүүлж буй гайхалтай мөч бүрээс эрч хүчийг өөртөө ав. Аз жаргал гэж юу юм бэ? Аз жаргал нь маш энгийнэ. Өнөөдөр бидэнд байгаа, биднийг баясгадаг тэр зүйлүүд маань аз жаргал. Жишээлбэл эрүүл мэнд бидэнд байдаг хамгийн том баялаг. Бидний гэр бүл, бидний хайртай хүмүүс, бидний нөхөд, магадгүй таны дижидэг хайртай амьтан. Танд юу байна? Тэр танд өнөөдөр баяр баясгалантай болгодог. Та түндээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Ийхүү өнөөдөр аз жаргалтай байх 8 дэлгүүрийн эхний 4-ийг хүргэлээ. Дараагийн бичлэгээр та хүргэлсэн 4 дэлгүүрийг хүрэх болно. Маш чухал 4 дэлгүүр үлдсэн болно. Мөн хэрвээ та хүн анзаарсан бол миний Facebook хуудсанд 1 сарын турш өдөр бүр аз жаргал, эрч хүчийг нэмсэн үг өгүүлбэрүүдийг оруулсан. Зөвхөн үнийг оруулаад орхих биш. Тэгтгээд сүрхэх нь илүү их давуу талтай байна гэж бодсон учраас би бас нэгтгэсэн байж байгаа. Та яг энэ видео бичлэгийн доорх линкээр орж татж авах боломжтой. Хэрвээ та Facebook хуудсанд маань нэгдэж амжаагүй бол яг одоо нэгтгэх зөвлөж байна. Танд маш олон гайхалтай мэдээллүүд хүрсээр байх болно. Тэгээд дараагийн бичлэг хүртэл дахин уулзлаа. Баяртай.